Хэд хоногийн турш КСК спорт зал гар бөмбөгийн спортыг эрхэмлдэг хүндэлдэг хүмүүсийн цугларалтын гол цэг болж хувирлаа. Энд волейболын хотын зөвлөлийн цомын төлөөх тэмцээн болж 50 гаруй баг шилдэгүүдэд тодруулахаар хүч сөрөн өрсөлдсөн юм. Гар бөмбөгийн 12 дахь удаагийн нээлттэй тэмцээн болох хотын зөвлөлийн цомыг эх орны данд ялсны 80 жилийн ойд зориулан зохион байгууллаа. Тэмцээний хаалтын ёслолд хотын захиргаа болон хотын зөвлөлийн гишүүд оролцож тамирчдад мэдчилгээ дэвшүүллээ. Эрхэм нөхдөө Улаан Уд хотын дарга болон нийт спортын салбарын нэрийн өмнөөс энэ гайхамшигт тэмцээн амжилтаа өндөрлсөнд халуун баяр хүргэе. Үнэхээр ширүүн өрсөлдөөнтэй жинхэнэ тулаанууд өрнөлөө. Та бүхэнд талархал илэрхийлье. Гар бөмбөг бол хамгийн сонирхолтой үзүүштэй багийн төрлүүдийн нэг. Дэлхийд даяар сая хүн волейбол тоглодог. Манай хот, манай Бурайдын хувьд хамгийн олон хүнийг хамардаг спортын төрөл юм. Хотын зөвлөлийн нэрмж цомыг гар бөмбөгийн төрлөөр зохион байгуулж байгаадаа бид баяртай байна. Энэ бол үе үеийн тоглогчдыг нэгтгэгч спорт юм. Мэргэжлийн туршлагатай тоглогчид өрсөлдөж байгааг харж байна. Сайхан зохион байгуулжээ. Хамгийн гол нь тоглогчдын эрч хүч тэмүүлэл юм. Наснаас үл хамааран тоглолтууд маш чанартай, сонирхолтой боллоо. Үнэхээр гайхалтай байлаа. Тэмцээн нэг амьсгаагаар сэтгэл хөдлөм уур амьсгал дунд болж өнгөрлөө. Ийм арга хэмжээ зохион байгуулсан хүн бүрт талархал илэрхийлье. Үнэхээр олон хүнийг хамруулсан энэхүү хотын зөвлөлийн цомын тэмцээн нь жил бүр уламжлал болгон зохиогддог. Бидэж байнга оролцохыг хичээдэг. Тэмцээнийг Улаан Уд хотын зөвлөл, хотын захиргаа, биеийн тамир спортын хороо болон Бурайдын волейболын холбоо зохион байгууллаа. Андрей Слепнев, Доржи Чайдопов, Новости дня. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар жуулчдад буруу мэдээлэл өгдөг, чанаргүй үйлчилгээ үзүүлдэг, төөрөгдүүлдэг, Бурайдын талаар буруу төсөөлөл төрүүлдэг, түүхийг мушгин гуйвалдаг хөтөч нараас хамгаалах нь чухал. Жуулганы үеэр үйлчилгээний чанарыг сайжруулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх тухай мөн өргөн хүрээнд хэлэлцлээ. Бид энэ чуулганаар хүмүүсийг хөтчийн галзуурал буюу нутгаа судлах, таниулах, халдварт өртүүлсэн гэж хэлж олно. Энэ бол манай мэргэжлийг сурталчлан таниулах сайхан том боломж байлаа. Учир нь Бурайдад аялал жуулчлал хөгжиж, жуулчдын урсгал нэмэгдэж байгаа энэ үед өндөр мэргэжсэн, чадварлаг хөтөж тайлбарлагчид тун өндөр хэрэгцээтэй байна. Жуулганд 150 хөтөж оролцож 20 ихтгэл тавьсан байна. Бурайдаас гадна Алтай хязгаар болон Эрхүү хотоос аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч мэргэжилтнүүд туршлах хуваалцаар өргөд иржээ. Улаан Уд хотод ийм чухал арга хэмжээнд оролцохоор ирэхэд таатай байлаа. Чуулганы ач холбогдлыг өнөөдрийн үйл явдал бэлтгэнэ харуулж байна. Нийгмийн зүгээс аялал, хөтөж тайлбарын үйлчилгээнд хандах сонирхол, төрөөс аттестаттай хөтөчдөд тавих анхаарал нэмэгдэж байгаа энэ үед бид энд олон асуудлыг хамтдаа шийдэж байна. Хөтөж тайлбарлагчдын энэхүү чуулганыг Бурайдын аялал жуулчлалын яам болон байгаль жуулчны мэдээллийн төв хамтран зохион байгуулжээ. Андрей Слепнев, Новости дня. Седан, хэтчбэк, кроссовер дотоодын болон гадаадын үйлдвэрлэлийн 100 гаруй автомашин зам тээврийн ослын улмаас эвдэрч гэмтсэн байдалтайгаар тусгай талбайд байрлуулжээ. Эрхүүгийн 6 жолооны курсын суралцагчид замын хөдөлгөөний дүрмийг зөрчвөл юу болохыг бодитоор харсан байна. Үдсгэлэнгийн гол зорилго нь шинэхэн жолооч нарыг айлгах бус сургамж өгөхөд оршиж байгааг зохион байгуулагчид онцоллоо. Замын цагдаагийн мэргэжилтнүүд мөн ослын статистик түүнд хүргэж буй шалтгаануудын талаар мэдээлэл өглөө. Бид энэ үйл ажиллагаагаар дамжуулан залууст зам тээврийн ослын гол шалтгааныг хамтдаа хэлэлцэж сануулахыг зорьдог. Осол бүрийн ард хайнга байдал, өөртөө хэд их итгэх байдал, тэрж байтугай хөдөлгөөний дүрм зөрчих шийдвэрлэл байдаг. Тэд авто сургуульд суралцж байхдаа энэ бүхний хор уршгийг бүрэн ойлгож амжидаггүй. Замын цагдаагийн мэдээлснээр жолооны туршлага нь 2-оос доош жилдээ жолоочийн оролцсон ослын тоо сүүлийн үед бараг 2 дахин өсжээ. Өнгөрсөн онд ийм 9 осол бүртгэгдсэн бол 2025 онд энэ тоо 16 болж нэмэгдсэн байна. Үүний улмаас 4 хүн амиа алджээ. Хэрэгтэй арга хэмжээ санагдлаа. Зөвхөн жолооч болох гэж буй хүмүүст ч бас сургуулийн сурагчдад ч бас зохион байгуулах хэрэгтэй юм аа.
Манай хотод цахилгаан скутер болон бус төрлийн тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна. Тиймээс замын хөдөлгөөний дүүрэн баримтлах нь ямар чухал болохыг ойлгуулах нь чухал юм. Подобные Зам дээрх автомашины товлом нэмэгдэж байгаа өнөө үед ийм төрлийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд ач холбогдол өсөн нэмэгдэж байна гэж замын цагдаагийн ажилтнууд онцолжээ. Мэргэжилтнүүд шинэ жолооч нарыг замын хөдөлгөөнд онцгой анхаарал болгоомжтой оролцохыг уриалж байна. Шупкин специально для программы новости. Хавар цагт модыг зөв арчилж сэргээхийн тулд ганц хөрөө байгаад хүрэлцэхгүй юм. Мод тайрах гэдэг нь нарийн ажиллагаа шаардсан үйл явц бөгөөд хатсан мөчрийг тайраа зогсох бус олон хүчин зүйлийг харгалзан үзэх шаардлагатай. Үгүй бол мод бүр мөсөн хүчиж болзошгүй. Юуны өмнө мод тайрахтаа хугацааг баримтлах ёстой. Хэд хүйтэн үед тайрах нь модны эд эсийг хагарахад хүрэгдэг тул ийм үед огт болохгүй. Мөн шүүс их урсах үед тайрахыг хориглодог. Жишээ нь одоогийн байдлаар улиас, хайлаас зэрэг модод ийм үе тохиож байгаа тул одоо тайрах боломжгүй. Тайралтын ажлыг навч бүрэн дэлгэрсэн зуны уйлралд үргэлжлүүлэх боломжтой. Тайралтын төрөлд анхаарах нь ч бас чухал юм. Будсоогийг тайрахтаа хэлбэржүүлэх тайралт хамгийн тохиромжтой бөгөөд ингэснээр ургалт төсөлтийг хязгаарладаг байна. Харин модыг тайрахтаа бүтэц сайжруулах тайралтыг сонгох нь зөв юм. Ард түмний фронтын шинжээчийн хэлснээр энэ бол модны тайралтад зайлшгүй мөрдөх ёстой. Суур дүрэн бөгөөд мод тайрах эрхийн бичиг авахыг хүссэн хүн бүр мэдэж авах ёстой юм. Манай хотод сүүлийн үед голчлон топ пинк буюу модны үндсэн оройг тайрч зөвхөн ишийг үлдээх аргыг хэрэглэж байна. Энэний үр дүнд ишнээс усны найлзуур гэж нэрлэдэг сул ургалтууд үүсдэг. Эхэндээ энэ нь чимэглэлийн хувьд гайгүй харагддаг ч хотын орчинд модны экологийн болон ариун цэврийн үүргийг бүрэн алдагдуулдаг. Модноос хашлах нарны гэрлийг хаах эсвэл цонхруу тань мөчрөн шүргэж байсан ч гэсэн та өөрийн дураар тайрах хэрэггүй юм байна. Ингэснээр 3-5 мянган рублийн торгуул оногдуулдаг. Гэхдээ хууль ёсны арга зам бий. Юуны өмнө харьяалагддаг орон сууцны контор буюу сөөхт нь хандах хэрэгтэй. Таны өсөлтийг хэн үнэлтэд болохыг үнэлсний дараа уг байгууллага нь хотын аж ахуйн хороонд хүсэлт гарган газар дээр нь очиж үзлэг хийгээд мод тайрах эрхийн бичиг олох хэсгээж шийдвэр гаргана. Харамсалтай нь модыг зөвхөн хэлбэржүүл эсвэл бүтэц сайжруулах байдлаар бус заримдаа шуудхан үндсэн иш хүртэл нь огтолж орхидог тохиолдол элбэг гарч байна. Ийм гомдол ард түмний фронтод өөр байгалийн иргэдээс улам их ирэх болжээ. Энэ тохиолдолд орон сууцны контор шинэ мод суулгах, мөнгөн торгуул төлөх үүрэг хүлээн албан тушаалтны хувьд 10-аас 15 мянган рубль, харин хуулийн этгээдийн хувьд 20-аас 100 мянган рублийн торгуул оногдуулна. Анна Владимир Браун хоёр ер зүгээр суудаггүй хоёр. Тэд ийм амьдрал дассан хүмүүс. Энэ хоёрт хийх ажил үргэлж олддог юм. Одоогоор ажил багтааж тунгуудахгүй завгүй өдрүүд эхлэх нь тодорхой. Нэгт Анна Фёдоровна Владимир Фёдорович нар дүүргийн ахмадын зөвлөлийн идэвхтэй гишүүд бөгөөд арай хэдэн 7 хоногт олон арга хэмжээ уулзалт болно. Хоёрдугаарт дулааны уйлрал ирэхээр Владимир Фёдорович өөрийн дуртай ажилдаа эргэн орно. Зуны улиралд ихэвчлэн гараажтай ажилдгаа. Эсвэл цаг агаар сайхан байвал байгаль гарна. Одоохондоо хүл гайгүй байгаа болохоор загасчлаад тор тавьчихна. Хавар би ан хийх нь ховор, харин намар бол заавал явна. Над дөвлжөөч байдаг. Владимир Фёдорович 12 настайгаас загасчлал ан гөрөөнд дурлах болж тэр үед түүний гэр бүл Үст Яны дүүрэгт амьдарч байжээ. Ленинградыг бүслэлтээс чөлөөсний дараа тэднийг хойд бүс нутаг руу нүүлгэн шилжүүлжээ. Шүн Ладога нураар гарч байлаа. Их харанхуй байсан. Машинууд гэрэлгүй явж байсныг санаж байна. Дайсны онгоц нисэж нуурын нөгөө хэрэг дээр зенитийн их бүү барилж байсан. Бид 9 минут гарч чадсан. Дараа нь хүмүүсийн ярианаас мэс цөмөрч машинууд живж байсан гэж дуулцсан. Харин бид азтай гарчтэй. Владимир Фёдорович нүүлгэн шилжүүлэлтийн үеийн үйл явдлыг тодхон санаж байгаа ч бүслэлтийн үеийн ахуй амьдралын талаар бараг сандаггүй. Тухайн үед тэр 5 настай байжээ. Харин тэр үеийн дурсамжийг ээж ахын түүнд хожим ярьж өгсөн байна. Ээжийн ярьснаар тэдний хашаанд зенитийн их бүү байрлаж, их бүүний анги нэгтгэлийн цэргүүдийг хооллож өгөх үүрэгтэй байжээ. Ладога нуураар явахдаа урдаа хөтөчтэй гэрэлгүй газруудаар тойрч өнгөрдөг байж. Учир нь гэрэл асгал юм бол дайсны бөмбөгдөлтөд өртөх аюултай байсан. Ингээд л тэднийг нуурын цаад тал руу гаргаж чадсан юм байна.
1950-ад оны дунд үед Брауны гэр бүл алдаан руу нүүжээ. Сургуулаа төгсөөд Владимир барилга ухсралтын байгууллагад өрлөгчөөр ажилд орсон байна. Нэг удаа амралтаараа Пермь хотод амьдарч байсан төрөл саднуудаа зочлохдоо Аннатай танилцжээ. Хосууд түүнээс хойш бараг 60 жил хамт амьдарч байна. Хайр түнтэйгээ бол овоохот ч хамаагүй амьдарч болно штэ. Асуудал байхгүй. Ахаад олон жил хамт өнгөрөөнө гэж бодож байна. Анна Фёдоровна залуу насаа хүнсний хангамжийн салбарт зориулсан бол Владимир Фёдорович барилгын салбарт өрлөгчөөр ажиллаад дараа нь жолооч болж мэргэжлээ сольжээ. Ажилласан он жилүүдийнх нь уул мөрүүлдсэн тэрхүү газар нутаг тэдний хувьд төрлөх мэт болсон. Одоо ч тэд хот дүүргийнхээ олон нийтийн соёлын амьдрал идэвхтэй оролцдог. Владимир Фёдоровичийг би залуу наснаас нь мэднэ. Тэр угаасаа тун идэвхтэй анхаарал татам залуу байсан. Бүжгийн үдшилэг дээр түүний хар буржгар ус үргэлж гялалзаж байдаг байлаа. Хосуудын үзэж байгаагаар харилцаа ойлголцол бие биендээ уян хатан хандах чадвар нь аз жаргалтай гэр бүлийн том нууц ажээ. Тэд 3 охин төрүүлж өсгөн 4 ач зээтэй болж ач зээгээ нас бит хүргэсэн байна. Харин хэдхэн хоногийн өмнө Владимир Фёдорович Анна Фёдоровнаар жижигтэй болжээ. Хинч хуурай харахгүй. Энэ бол Сишуан Баннада үндэсний өөртөө засах тойрогт зохион байгуулагддаг усны баярын оргил үе усны тулаан юм. Жинхүү хотын төв талбайд хэдэн мянган хүн төмпөн хувин усны буугаар бие биерүүгөө устсан баярлаж байна. Баярыг хамгаалж байгаа цагдаа нар хүртэл новь нойтон болж. Би Гойчоо мужийн Синий хотоос ирсэн. Цагаа сайхан хөгжилтэй өнгөрүүлж байна. Ястаа сайхан байна. Би хэнанаас анхудаа ирлээ. Манай нутгийн уур амьсгалаас өөр юм аа. Хүмүүсийн зочломтгой өгөөмөр бид баярын нэг хэсэг гэдгийг мэдэрч байна. Би Сичуаны Ланшанаас ирлээ. Өнөөдөр энд их хөгжилтэй байна. Та нар 7 дугаар сард манай бамбарын баяр дээрээ галаар тоглож болно шүү. Сишуан Банна тойрогтой голчлон Дай үндэстэн ушин суудаг бөгөөд тэд Тай үндэстэнтэй гарал нэгтэй. Зүүн өмнөд Азийн орнуудад энэ баярыг Сонкран буюу Тай шинжил гэж нэрлэдэг юм. Баярын үеэр ус цацх нь аз жаргал шинжилгээг бэлэгддэг ажээ. Энд ирээд хамгийн түрүүнд анзаарсан зүйл бол хүмүүсийн баярын үеэр уламжлалт хувцас өмсдөг нь үнэхээр сэтгэл хөдлөн байсан. Манай ч юм уу адил баярын үеэр ус цацаж завны уралдаан зохион байгуулдаг. Би Сием Риап хотоос ирсэн. Камбожийн соёлын өвийн хот юм. Баярын үеэр манай хот усан домддог шүү. Сишуан Банна өрмөц соёлоороо төдийгүй байгалийн үзэсгэлэнгээр алдартай. Усны баяр жуулчдын урсгалыг улам нэмэгдүүлж байна. Урьдчилан тооцоогоор 4-р сарын 11-ээс 14-ний орон жуулчдын урсгал сая 600 мянгад үрч ойролцоогоор 230 сая Америк долларын хэрэглээний орлого бүрдүүлсэн. Өнгөрсөн жил энэ тойрог 320 мянган гадаадын жуулчин хүлээн авсан нь өмнөх оныхоос 2 дахин өссөн үзүүлэлт юм. Энэ жил өсөлт улам нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Учир нь 2 дугаар сараас хойш ASEAN-ийн орнуудын жуулчид бүлгээр аялбал визгүй зорчих боломжтой болсон байна. Бээжин хотын хойд хэсэгт байрлах улсын хамгийн том өрн холбооны оператор China Mobile компани лабораторид эрдэмтэд дараагийн үеийн өрн холбооны технологи 6G сүлжээ хөгжүүлэхэд зориулсан технологи утасгүй төхөөрөмжүүд дээр ажиллаж байна. 6G ердөө харилцааны хүрээнээс давна. Энэ харилцааны боломжуудыг тооцоолол их хөгжил, хиймэл оюун ухаан болон аюулгүй байдлын системүүтэй нэгтгэх гэсэн үг юм. Гэвч эдгээр шинэ боломжуудыг нэвтрүүлэхийн тулд холбооны сүлжээг дахин шинээр загварчлах, шинэ үеийн суурь станцуудыг суйрлуулах шаардлагатай байна. Энэ бол бидний 6G суурь станцын загвар. Энэхүү төхөөрөмжөнд дамжуулах гэж буй өгөгдлийг радио долгионы сигнал болгон хувиргадаг. Бид үүнийг AAU гэж нэрлэдэг юм аа. 5G суурь станцтай харьцуулахад эдгээр төхөөрөмжүүд илүү өндөр давтамжид ажиллаж, илүү их дамжуулах чадвар, өгөгдөл, дамжуулалтын хурдтай байна. 6G суурь станцын туршилтын загваруудыг лабораторид аль хэдийн туршиж эхэлсэн бөгөөд зорилгын технологиг аль болох хүний хэрэглэлийн төдийгүй төхөөрөмж хоорондын өгөгдөл солилцоонд ч бүрэн нийцүүлэх юм. Үйлдвэрүүдэд харилцааны технологиг ашиглах жишээг авч үзье. Өмнө бид зөвхөн долгионы хит бага саатал ба өндөр найдвартай байдлыг хангаханд хангалттай гэж үздэг байсан. Гэвч энэ хангалтгүй юм. Үүн дээр нэмээд өндөр наривчлалтай байршил тогтоох, таних чадвар, тооцоолох боломж, өгөгдөл хадгалах чадвар, мөн хиймэл оюун ухааны боломжууд хэрэгтэй.
Бид эдгээр бүх боломжийг 6G сүлжээд нэгтгэхийг зорж байна. Харин 5G технологи техникийн хязгаарлалтаас болоод энэ шаардлага бүрэн хангаж чадахгүй байгаа. China Mobile-ийн бүтээсэн суурь станц нь бусад харилцаа холбооны компаниудыг холбох боломжтойгоор бүтээгдсэн бөгөөд энэ нь 6G суурилсан шийдлүүдийн хөгжлийг дэмжиж байна. Олон жижиг дунд бизнес эрхлэгчид болон ихтэй сургуулиуд ийм төрлийн томоохон судалгаа хөгжүүлэлт хийх өртөг өндөртэй төхөөрөмж худалдаа авах төсөвгүй байдаг. Зарим тоног төхөөрөмжийн үн хэдэн зуун сая юань хүрдэг. Бид тэдэнд 6G-ийн экосистемд оролцох боломжийг олгож байна. Манайхтай илүү олон компани нэгдэх хэрэгтэй. Ингэснээр бид хамтдаа ажиллаж технологиг урагшлуулах боломжтой болно. Бид 2030 он гэхэд өндөр хөгжсөн 6G экосистемтэй болохыг зорж байгаа. 1973 онд дэлхий дээр анхны гар утасны дуудлага хийгдэж байх үед эхний үеийн сүлжээ зөвхөн дууд харилцааг дэмждэг байв. Харин 2 дугаар үеэс эхлэн зураг сэлгэх боломж бүрдсэн. 3G сүлжээ интернетээр цахим хуудас үзэх боломжийг олгож, сүлжээ бүрийн шинжилэлтэй хамт утасгүй төхөөрөмжүүдийн боломж улам өргөжж ирсэн. Харин 6G технологи хятад цахим ирээдүйг бүтээх суурийг тавьж байна. Чэньмэн Фэй, Сергей Петров, CGTN.